ер нь хүмүүс нэг 3 янзаар л хүлээж авч явах шиг байна. Хөгсчүүд ахмад хүмүүс нь бухимдаж байна. За залуучууд, хүүхэд залуучууд бол мэдээж шууд хүлээж авч байгаа. Учраа мэдэх хүмүүс бол одоо янз бүрэл хүлээж авч явах шиг байна. Ер нь халгалж хүлээж авч байгаа. Их сайхан юм боллоо гэж ярьж байгаа нь бол хэр одоо ямар төвшөнд байдгийг бол би сайн мэдэхгүй байгаа. Тэгэхээр ер нь бид хоорондоо хагарах, манай иргэд хоорондоо ингэж хагаралдах нь бол хэнд хэрэгтэй юм бэ? Нэг тодорхой бас бид нар нэгдэж хагаралтахгүй байх тодорхой сэдвүүд байгаа. Үндэсний хэв нэгдэл байна. Гадаад бодлого байна. Тусгаар тогтнол байна. Ийм сэдвүүдээр нэг талаас нь нэг талын тийм улс төр ерөөс хийж болохгүй шүү дээ. Яагаад хийж болдгоо вэ гэхээр ийм сэдвээр улс төр өөрөө хаглаад байдаг учраас ийм сэдвүүдээр Монгол улс нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй. Гадаад бодлого дээр уламжилт нэгдмэл байр суурьтай. Үндэснийхээ хэв нэгдлийн асуудал дээр бид нар нэгдмэл байр суурьтай. Ийм л байх ёстой юм л да. Тэгээ одоо нэг юм нэвтрүүлэг хийгээд зохион байгуулалтаа ингээд цацгаар нөгөө талаас нь бас нэг хэсэг хүн өөрийгөө өмөрөөл нэвтрүүлэг хийн. Тэгээ учир нь олдохгүй энэний үр дүнд бодлого гаргаж байгаа хүмүүс жирийн ард иргэдч гэсэн хоорондоо хагаралдаж эхэлнэ л дээ. Тэгэхээр энэ бол ер нь байж болохгүй юм зүйлээ л гэж ингэж бодож байгаа. Тэгээ монголчууд өөр хоорондоо хагаралдаад монголчууд зодолдоод эхлүүл одоо хэн очиж салах вэ? Ихэн ишүүд очиж салах уу түүнийг? Тэгэхээр энэ дээр бол бодолтой хандах ёстой гэсэн ийм байр суурьтай байна. Жирийн иргэд бол асуудлыг ярьж тал талаас нь ярьж байж болно. Улс төрийн албан тушаалтанд тэр тусмаа улсын их хурлын гишүүн. Улсын их хурлын гишүүн гэдэг бол төрийн албан хаагч, түүн дээр улс төрийн өндөр албан тушаалтан гэж явдаг шүү дээ. Тэгээ их хурлын гишүүн хүн бол ямар ч асуудлыг санаачлаад их хурлаар хэлэлцүүлэх, шийдвэрлэх хэрэгтэй. Энэ ажлыг хийх хэрэгтэй шүү дээ. Энэ ажил дээр л онцгой анхаарах ёстой л гэж ингэж бодож байгаа. Тэгээд хамт ажиллаж байгаа хүмүүсээ харийн гар хөл гэж ингэж хэлэх одоо хэнд ч юм их байхгүй. Энэ бол өөрөө ч одоо тэгэл хэлээд эхлүүл яах. Тэгэхээр ийм ихгүй л гэж ингэж хэлж байгаа. Би өвдөө тэр нэвтрүүлгийг үзээд гайхсан. Ер нь хэний бодлогыг хэнд ярьж өгöd байгаа юм бэ? Хэний төлөвлөгөөг хэнд сануулад байгаа юм? Хэний сурталчилгааг хэний өмнөөс хийгээд байгаа юм бэ гэдэг дээр бол би гайхсан. Лавл улс үндэсээ хооронд нь хагаралдуулах ийм бодлого бол Монголын төрийн бодлого биш. Хөвшөө муулах бол манай улсын бодлого биш. Хий бүтээ Монгол улс хөгжинэ гэж бодож байгаа тэр хүмүүсийг мохох явдал бол бидний бодлого биш шүү дээ.